Би Монгол нутагтан орших халах нэртэй ганц холын хоо айлсхан газартаа Монгол төмний гол шүтэн болсон жигжиг жанараас бурхан бүтээе гэж шийдлээ. Зөв. Энэ газар миний санаанд багтаад байгаа юм да. Та бүхэн болгооцгоо. Халах Монгол нутагт хамгийн түрүүнд нар тусах энэ газар үер усан давтахгүй алсаас бараатай аштайхан газар байгаа юм. Тийм байна. Тогтох төр өгсөн байхад энэ бурхан 100 жил мөнхөн. Яа, сурхаач, урчууд минь. Та бүхэн газраа үзэж арамнаа. Вантамен болоо. Чимээгүй. Элдэн хушууны засаг ноён тогтох төрван бараа болгосдынхон хамт морилон ирлээ. Тэмнэ. Халахын их хүн тогтох төрван морилон ирж байна. Орвол. Алив та нар эдээ бодоогоо сэргээ. За. Вантан та биш ямар л. Цайдэ. Вантан та хаанасаа хаа хурч явна вэ? Ойр төсөр манахаар морилоогүй. Бурхан бүтээх ажлаар явж байна. Та чинь тэгээд одоо лам болж байгаа хэрэггүй. Хатан таны биелагшин тунгадаг. Үр хүүхэд эн хэрүүл үстэй. Гайгүй дээ. Өөр хүүхэд маань өсөж 20 жил байна. Хатантны биелагшин тунгалгүй. Амгалан сайн байгаа. Биелагшин тунгадаг. Хэдийн хүүхдүүдэд ойд сатмал заагаад л байж байна. Аргагүй дээ. Халахын их урчуудын нэг юм чинь. Миний баг хатан Жиргач. Хуанда хааны 6 дугаар хатны ууган охин доо. Эзэн хааны гүнж. Баг хатнытын бууснаас хойш ирээгүй юм байна. Ихван таны саргийг сонссон. Тантай танилцж байгаадаа таатай байна. Энэ миний баг хүү Төмөрбат. Энэ манай том хүү Амгалан төр байгаа. Миний хүү Батбэх. Сайхан ир болжээ. Халахын хийдийн хан болом эрдэнэ. Ванах ирсэн чинь наригна. Нариг шүү. Аюу эдээ буда бэлтэг. Бош бол.
Онтон та сархад жаахан хүртдэг болжээ. Ихэс дээдэс албат ардууд эрэмгүүний дэд наргид сууд хэрэггүй. За олон тоо ойр байхыг л хэчээдэг гэхүүдээ. Ерөн тэгээд эмэс хатад ариг хоёроос өөр юмд зэрхэн байжсан хөгшин зовлыг одоо яа гэхүүдээ. Хөгшин ноёныг сургах хэцүү. Хөгшин буухыг засах бэрхэ гэдэг байхаа. Магадгүй. Би ойрд нэг жаахан юм үүсгэж эхэллээ. Танахын чинь юм дотор газараас авдаг хэвэр ишвэ. Ер нь манай цэмб хэр булгаар варан сав суулга одоохондоо дотор газрынхны гой ганганаараа үүсэхгүйч бүх бат ямар төсөр бас ойр дэвт. Бид ер нь өөрсдийнхөө юм голохтоо биш. Эдл зурх маань зөв бай. Зөв. Тэр боллоо яах вэ? Би албат ардуудаа ойлгуулнаа. Би бол лууны аманд орсон нохон гөлөг. А та бол хавхтаарч сурсан хөгшин чон. Барьж. Би том хэмжээний бурхан бүтээж буян үлдий гэж шийдээд газраа үзэж арнаалч хаад тантай уулзахаар ирлээ. Та өөрөө тэгж шийдсэн юм бол надаар яах гэв. Ганц хушууны хөрөнгөөр хүч хөрөхгүй янзтай. Хил дээрсэн зэрэгэлдээ хушуу байна. Таны би хавсар нь байх гэж найдаж байна. Манжи хаан таалахгүй хаад. Бид өөрсдийн нутаг дэвсгэр дээр юу хийж бүтээх нь бидний хэрэг шүү. Ийм бурхан бүтээх учрыг усан билээ. Монгол улсын аливаа гайхамшигын үүд зүүн урдаас онгорхоо байна гэж би сая номноос уншлаа. Энийг хаана? Хожимын өдөр Монгол улсын хөлийг тогтооход хэрэг болж юуны магад? Ийм ухаантай хүн байж та чулуун бурханд итгэдэг хэрэггүй. Хүн итгэл нөхрөл хүнгүй бол хоосон зовлог болдгоо гэдэг тааг мэддэг баймарсан. Би хүний сэдсэн дэми юмнаас болж их хаан эцгийг уурлуулахыг хүсэхгүй байна. Би их хаанаас өөр юунд ч итгэдэггүй. Таач ойрхон харж гэнийхэн сэтгэдэг болж дээ. Бантан минь. Нас хэвээснийх юм байлгүй та. Дэндүү холыг харах гэсээр цохорч хүнч байдаг. Дэндүүхийг сэтгэх гэж байгаад тархиалдсан мэрэгдэж дуурддаг. За ямар ч хэлгэсэн бэ? Энэ хэрэгт холбогдохыг хүсэхгүй. Харин босгосон хойно чинь мөргөж болох юм. Хантан. Та унтаж ямар да. Хаттууд чинь хүлээж яваа байх. Таач хэцүү хүн дээ. Нойрсохгүй юм уу? Сэтгэл хэлэхгүй аим хаймарт. Нойр хөрөхгүй. Тэгээд ч шөнийн сэрүүнд гадар дөхий. Товантан яагаад явчих вэ? Үг таарахгүй. Уурлаад л мордон л. Өөрийн гэсэн ухаан бодолтой хэцүү хүнтэй та димэйл маргалдаж штэ. Над ч гэсэн бодол бий. Ийм хүнтэй уураар биш. Зөөлнөр аргаар ярилцдаг баймарсан. Би тэр манч хятад чинь биш. Монгол хүн. Яста Монголын бухнууд юм да. Та нар. Анги зөв санаж ирэхэд нь би үргэж хвээд. Халах талбай нөлөөтэй энэ хүнээс холбоогоо таслаж болохгүй.
Цагийн байдал юу ч болоо гэлээ. Арга нарийсгаж аргамжаагаа уцсгаа гэж хатны хэлдэгч үнэн шүү. Цаашин тэргүүтэн гахаа төрлөөрөө хоолойн орноос гарах тул огторгүй махбодтой. Тэргүүтэн цаа төрлөөрөө хэлний үзүүр шүд тагнаанаас гарах тул махбодтой. Сайн муугийн ялгал. Нөхөр дайсны учрлыг таних. Ухаанд хүмүүн болж дээд төрлөөр явтугай хүүхдүүд минь. За бүгдээрээ наашаа анхаарцгаарай. Энэ нам бүдүүн, даруу бүдүүн, төлөв бүдүүн, зээ нийлэх бүдүүн, зээлэх зээний үгэ. Зээлэх зээний үгэ. Нам шуранхай, даруу шуранхай. За одоо бичцгээгээрэй. Нам бүдүүн, даруу бүдүүн, төлөв за одоо. За миний хүүхдүүд багшаагаан дагаад хэлцгээгээрэй. Төлөв шуранхай, нам шуранхай, даруу шуранхай. Сайн байна. Одоо бичцгээ. Нам шуранхай. Бантан хурцвангийн хя хаанчиг 2 хүнтэй ирлээ. Оруу. За. Бантан хурцван эднийг ямар ч байсан зүгээр явуулаагүй. Энэ нэг л учиртай юм боллоо. Вантны амрыг Амрыг. Вантан та сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. Танай дэргээр зунслах сайхан уу? Сайхан. Та бүхэн хаанасаа хаа хүртэл морьдож явна? Мэд хурцвангийн өргөнөөс вангийн зарилгаар таныг зорж ирлээ. Уулыг давж усыг гатлан ургийн барилга зохиохоор бид таныг зорж ирлээ Вантан. Бууг намнагч нь манайд. Булга зүйгч нь танайд юм байна. Та чинь юу болчих вэ? Хурцвангийн хүү сайхэр болсон гинжин. Хурцвангийнхан чинь угсаа бол угсаа, эд хөрөнгө бол эд хөрөнгө, эрх юм, хүнд байдаг бүхэл юм байна. Юуны чинь угсаа? Элэнцгийн чинь хуан. Би тэгж манчааны давхар ятаа нохон гүлгэнд огноо барьж өгдөг тэнийг биш. Бурхан гончгсан минь нүгэлгэм. Тэглээгээд энэ вангийн хүү чинь Миний охин тэгж хөрөнгө харж шаргуулахгүй. Хурцвангийн хүү чинь сайхан царай. Их үений сайшгүй хоосон толгой. тэгээд хог тайчтай суух болж байна.
Вантны амрыг айлтгая. За. Яс. Тун таамуутай явж ирлээ те вантан минь. Яагаад? Энэ хатган бариад үгэн хэлтэл тоовон буруу хараа суучглаа. Гүр хар цагаан үг хэлдэггүй шүү. Тэгэд. Тэгээд бидний гартал ерөөсөө буцаад эргэж хардггүй шүү. Зэрэгдэв. Хөрөнгө хогшил. Нас сүдэр ойролцсон атал. Тоовон юугаараа намайг үл тоомсорлон ихтэн гаргана уу? За гайгүй дээ. Хөгшин чон чиний тэр их цангийн чинь би дарахталыг дарна. Манжи хааны өмнө буруу хараад суухыг чинь би харнаа гайгүй. Гар зай. За бичээрэй. Гараа гажаад дан дөрөөлөөд газарусаа алдаагүй. Төлжөөд төмөр дөрөөлөөд төрулсаа алдаагүй. За шогшоон дундаа бичээрэй. Явсигэдэг. Бичиж байгаа биз? Хордоо. Ванта уцгантан морилж ирлээ. Тийм үү? За. Эрхэм вантан таны амар амгалан айлтхын ялданд төрсөн хүү Төмөр Батыгаан танд шав оруулахар зорж ирлээ. За миний хөө багштан бараалах. Их багш минь Эрдэм ухаанаа хайрл. Хүүгийн нэр хэн билээ? Хурцвангийн хүү Төмөр Бат. За та бүхэн морилцгоо. За. Мал сүрэг тарган тавтаа зусаж байна уу? Таргаан. Танаа үгээр сайхан зам болж байна. Таны хэшиг уян аримчих нэ. Бурхны аврал Тэнгэрийн хишгээр гайгүй дээ. Голомтын баг хүүгээ өөрсгөө махан Монгол болгоцолгүй эрдэмтэй хүн болохын тулд таныг зорж явна. Манай Сэлэн хаан аймаг даяар тань шиг зоогол. За Чи дарс шүүс авчир. Ванта энэ ч одоо төмөр юм аа. Биш ээ. Ган. Юусэн эрдэнэ маань нэг байгаа юм. Энэ ч бас ган. Тийм үү? Эд бүгдээрэн ган л да. Манай нутгийн нэг дархан хүн уралсан юм. Сайхан уралж. Энэ хаварныг багхан газар тариа тарих гэж оролдоод мал хөрөнгө цөөтөө ядуу хүмүүс ажилтдаг. Таныг албат нартаа хатуу гэдэг яриа байдаг. Үнэн ажаа. Энэний төлөөл ноён байдаг үстэй. Энэ үнэ. Гэхдээ бүх амьдралыг заанагдаг хэцүү.
би заах гэд мэдчихгүй юм да. Та бол ном заа. Амьдрал аж төрөл заа. Мал маллах. Авахыг хүртэл заана. Идэх шүмжих хоёр амархан гэдэг дээ. Бантан минь. Та яг үнийг хэллээ. Миний төрлийн зам маань энэ. За, тэр яах вэ? Бэ хошуунаас 500 бог 100 модын арьс танаа үйлдвэрлэгч газар үнгүүгээр нэмэрлэж сургуульд тань 120 лан мөнгө 20 бод 100 богийг хандвалъя. Бас 10-аад залуус ажиллах хүчин чинь нэмэр болог. Гэрдаа бантан минь. Бэ эрвих дэрвэрэл нүүр явъя гэж боддог шүү. Харин таал буруу хараад суучдаг. Амьдрал аж төрөл нарийн. Ажийн болгонд худлаа инээж ай талзаас явах үдэ. Үннээрээ байх үе хаяас гарах юм да. Бантан минь. Үнэ. Та За. Та нар гүзээ давсгийнхаа хөдөлгөөнөөс шалмаг зайлж оновчтой түргэн зохих хэрэгтэй. Давсгийг гараар зохиж гүзээ хөлөөр өшгөх ёсон буй. Алив шар. Давсганд ор. Байт. Инженер. Өвөн бухнууд гурамдаж угшаад байна. Бусан богийн бухнууд л байна. Яа хараны дорооны цагаар бухаан хөлдөж явдаг хүн. Нууд. За. Хаанхын хэн гээч юу? За би Хурцвангийн хошууны албат Самбуу гэдэг хүн байна. Таныг ийм буянтай ажил хийснийг сонсоод буян үйлдэхээр ирлээ. Уржингийн их шуурганаар хамаг малаа бараад ууланд гарсан хэдэн бухтаагаал үлдсэн хүн дээ би. Би бухнуудаа шургачтал. Булчимхаа барагдтал. Энэ буянт ажилд хүчин зүтгэнэ вантаа. зайлв дэлгдэ. Орхны гоёл чимгэлэлд эх нутгийн үнэт чулуу оюун намнаас өксүүлэн дахин уул цагаан уулын хаш гандаг.
өөр нуурын танд шив. Хэдий цаг үе хүний өөрийн энч болов хүнд итгэн биш ирч эрхмэлийн шүтгэхээр уран гоёор бүтээх учиртай юм шүү. Вантам. Бидний өдрийн бодол шөнийн зүуд энэ. Хоол хүнс унаамад яаж байна? Ажлын хөлсийг өдрөдөрт нь өгч байгаа биз? Хүмүүсийн урам зориг өрнөн байна. Ажилт ban, ёс стресс, үүдэн ban, хардал жанжин байсан хөшөөгчлэн олон хөшөө. Төмөн үзэл, сан байс, огтон брэвэн хийдээс өхөр шар, бал хөрөн арим цугласан. Ясаран болж байгаа нь тэр юу яах вэ? Бүхэн багсгийм гэлээ штэ. Айгүй. Хөр хийшүү. Хөр. За бэрээс гарлаа. Хэрэггүй юм чи бэ? Яа хойнта гарчхол яах юм. Дит. Садав тайж сайхан иршүү. Өдөр чинь чамайг бараадаж дагаад л байх юм. Чи яаж мэдээ? Мэдлгүйт. Чи тэгээд тэрнтэйгээ суух юм уу? Бид хоёрын сэтгэл мэдэндээ. Бурхан бүтээн гэдэг буянтай ажил гэдэг нь илэн. Би нэг ламтай танилцлаа. Олон ч залуучууд танилцчих шиг лам байдгийн чи юу вэ? Чи ч цэрэгтэйгээ суух гэж байгаа үстэй. За болтоо. Цэрэж тайж гэж. Энд хамаа. За та бүхнийг Тоовангийн хошуунд бүтээж байгаа их бурхны ажилд туслалцуулахаар тохон томилж байна. Хаяа хатхан суугаад харж байх нь эвгүй юм. Тийм биз дээ? Явцгаа. Ханчга. За, тэгэхээр өштэй чи. Ха, би тэшиг болгосон. За, чи чинь ингэх юм бэлээ. Хурцмангийн хүү төмөрөт. Би энд ном заалгаж байна. Би бас цэргийн эрдэм сурмаар байна. Чи яах нь? Байхгүй юу? Хэнтэй. Та бүхний дайсан те? Хэрдөө минь. Эхлээд том бол. Эрдэм номоо сайн сур. За юу. Та бид хоёр хоёул лавангийн хөвгүүд. Хожим басалман болно. Та намайг тоохгүй байна да. Яалаа гэж тий. Чи харваас зоригтой, золбоотой, сэргэлэн хүү юм. Чанаас аваас үдэн гарсан авааг дэцэн дутан далли. Чон бүсэтгэл дэвчээр твийг элхэн тави. Чанаас аваас үдэн гарсан авааг дэцэн дутан далли.
бүх нэр гарч. Танахаас чоноо болсон хүн байна уу? Би чон байдгаа охтны хамраас цус гаргаж үзээгүй хүн шүү антан минь. Танахаар хэн буугаад гарсан бэ? Энэ яхахгүй чоны өшөө байна. Ие тэнгэр минь. Өчигдрөл нар тунгаах үед хөөхл увсан алдууд мал асуугаад мордсон. Зоднаас амьд үлдсэн хэдэн хонь минь зэгсэн өсч байсан. Ийм бас байдгаа. За тэр шүү. Хөхл увсан нохот жаван тэр. Хэзээний өшрөхөө зайлг. Үннийг магадлаа. Хөхл увсан тамган дуудаж ирүүл. За. Өнөөч. Өч. Тэр чамайг хөтлж чамаач. Та нар намайг чономд угдаасан гэх юм. Өч. Өнөөч үл чинь өгдөгчийг бүтүүлнэ. Өч. Хэрэг удаасан гэлөө. Ловсон та. Нутгийн тулхтаа томоотой хүн байж том муухай юм хийхдээ. Зайлс сонотоо. За. Ух самбуугийн чононд ориулсан 30 хоньны өр бас хуулж ийм муухай жигшүүрт хэрэг хөдөлсөний учраа засаг цаазын ёсоор 3 анз мадаар торгож нутаг заан суулгах ял оноолоо. Та намайг хошууны дархан сүрэгт азаргаараа өгснгийг нь боддгүй юм аа гэхэд төрсөн ихчийнхээ нөхөр гэдгийг бодож болгоогооч те вантан. Өрдийн гавьягаар хожмын нүглийг дарддаг хууль хаач байхгүй. Гэм хийвэл цаас бэрх. Хилэн цэвэл там бэрх. Цааш нь дууд. Адуу хөөсөн хулгайд оржийн бүх адууг үхрээр сольж 3 жилийн турш үхэр унуудан баал тугай. Утга зүүж ташуур барихын 20 тугай. Хулгай ятан доржийг шударгуу малчин сангийнхлуга айлсуудан харгалзуулсугай. За. Хош. Бэнки та нарын тоовангийн албат ардсан юм уу? Айлсвэл зарц боолн оцоож байна уу? Зарц боолн доч таарлаа та. Эдгээр та монголчууд чулуу мэрж газар ухаж амьдэрч байсан юм байж. Шавартай нуурын чигдсэн өхрөө юм уу та нар? Ахиурын дэвтэг монголчуудыг шавар дуурдаг хүчээ мантуу иддэг хятад термийн харан хөдөлгөөн илжиг бодох гэж байна. Ашигнаа хайдаа болцоо. Энд ч одоо аль нутгийг хингэгч вэ? Энэ юм Хурцвангийн шадрхя хайм чиглэл байна. Вэн шавар чулуун бурхан хинд хэрэгтэй бэ? Энд чинь бурхан биш. Оовангийн манч хатны зураг. Тадуугай ажил бүсаад. Энэ мөн сотов тайж. Тоовангийн уяаны нохой. Ован та нарыг үхсэн бухой махаар хоолдож, чононд бариулсан хоньны сэг зэмээр хоолдож, өдөр шөнөгүй зүтгүүлэн мөжж байгааг ухаараач. Яасан гусан.
Сайн хүлээж. Аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж үгүй. За яах гайгүй. Ингээ та нар хуцаанда очицгоо. Чү. Ишэмэр. Сайхан саж байна. Босч байна. Та бүхэн сайхан босч байна уу? Сайхан. Их авантан таны иргэсэн бичгийг манай их хатанчаад хүлээн авч бид хоёрыг найманы ажил найшна ирүүлсэ. Танай их таньжаад болон би төлөөний хүн та бүхэнд талархлаа. Илгээсэн бичгт дурдсан ёсоор хүмүүс маань аль алинд нь хэрэгтэй. Танай тэр элбэг давснаас 1000 тэргийг авч 1000 баруу өгье гэж бодож байна. Болоно. 1000 гэдэг чинь мөнчиг тоо сонсогч яах чинь вэ ванта? Ханцуу ихтийн нудраг том гэдгийг зүгээр. Когос сомо. Сомос ямо хо. Амарвайно. Минтэ. Та бүхэн Бурхан багшийн ном сургаалыг Монгол хэлний дун хөрвүүлж уян бүтээвээс үрэн цаглашгүй буюу энэ судруудыг Монгол хэлний хөрвүүлж өөрийнхөө хэвлэлийн газартаа барлууллаа. Бид бүхэн гар сэтгэл нээж их урх наам бүтээж байна. Монголын санаас баг залуу банд нар төвд хэл мэдэхгүй учраас их хөлгний судар шашны гүн бясалгалыг ухаж мэдэхгүйгээр 1000 дахин уншаад ямар тус байна? Бурхны шав нарыг бас бол алдс бол. Хамгийн уншлаг бүхнийг бид Бурхны хэлээр уншиж байгаа шүү дээ. Утгыг сайтар ухаж мэдэх хэрэгтэй байна. Монгол орн даяар хичнээн олон сүм хий, хичнээн олон Бурхны шав нар ямар их үрлэг зарлах хийж, хоосон чэйждэж, точиг уншиж суунав. Инкийн оронд мал малдаж, эхнэр авч, үр хүүхэд төрүүлж, цэрэгт мордвол таарна. Бурхан минь. Вантан та чинь юу айлтна вэ? Бурхан багшийн сургаалын учир холбогдлыг ой тойнд нь ортол таниулах хэрэгтэй. Энэ өдрөөс эхлээд Эрдэнэ вангийн хушууны нутаг дээр байгаа сүм хийдийн хүүхдүүдэд Монгол төвд дуун хөрвүүлэгчийн ухаан сургаж ном хөрвүүлэх жайг дүүмэн үлдэх ажлыг эхлэх түн. Жаавал Бурхан минь. Ясагтсэ хатаа. Чинхэн давосоо. Бас Ууламж гайгүй юм байна. Та бүхэн хугацаа хожимдож тун тоогүй юм боллоо. Давс хужраа аваад буц. Яа. Яагаад тэр байна? Одоо бидэнд та нарт өх бюро алга. Хаяа. Тэгэж яа та бидрээ хэмтгасаа бичээсээ юм уу? Надад байла. Эдэн ч гэсэн бас бичиж тэмдэглэсэн зүйл бий. Хаяа. Гэтэл одоо сар шинэ өнгөрсөн болохоор
Бяруунууд бүгдээрээ нас нэмээд шүтлэн бочихсон шүү дээ. Одоо яана? За та бүхэн тав сужраа аваад буц. Бидний та нарт бяруу байхгүйгаас хойш хүний ямыг зүгээр авалтаа биш. Чимияхан бяруугаар солно гэсэн тийм үү баха? Тийм ээ. Хаяа, ватамай. Зайцааха шуудаха 500 бяруугаар солё баа. Яаж болдгийг хошоодны чившөөрөхгүй. Тэгээд шүдэн гэдэг чинь нэг нас нэмсэн томоо хөр. За юм шивдэ. Вата. Дулбацо, Дулбацо. Заяа хагол бацо. Гол бацо бол. Читай саукон байна. Заяа хоёлоцо. Би хоолой газар ядарч синийг баса бото ба. За яах вэ? Танд нэг нүр бай. Гэрээ бол гэрээ. Наймаа бол наймаа. Хугацаа бол хугацаа. Би та нарт итгэж байж олон чималаа цас шуурганд өхүүллээ. Тэгэхдээ мянган тэрэг давсанд чинь 100 эр шүтлэн өгье гэж бодлоо. Болоо. Хамаагүй газар асгаж болохгүй шүү. Сангийн шалбарт тавиулж хийлэгч. Эдэн зааж өг. Би сайхан амиа хийлээ. Нэг жилийн дараа сангийн шалбагт давс шуургаж эхлэв. Энэ нутгийн хүм мал аль альны 100 жил хийжих сангийн хөрөнд бүрдлээ. Энэ нураа сангийн шалбаг биш. Сангийн далай гэвэл ямар вэ? Харин ээ. Сангийн далай. Боор далайн сууд. Сангийн далайн давс. Сайхан нэр шүү аваа. Сайхан нэр байна. Боор хатан маань дүүтэй болж. Үгүй би ч гэсэн ийм нэг сайхан залуу дүүтэй болох юмсан. Ээж юу ярьж байгаа юм болоо? Ээж нь ингэж тоолдог гэсэн. Тайж таны өмөр шадар болох юмсан гэж юм лээ. Оо тийм үү? Хүргэн нь болох юмсан гэхгүй байна уу? Ингэ тогтоод унтдаг штэ. Та хадгийн тогтоох юм байгаа биз дээ. Эсвэл бас буруу хараад суучих уу? Дандаач буруу харахгүй. Аав нь хүний нүрэлөө харах дуртай шүү дээ. Өвгөө. Та нааш. Нойрхон төмөр
Энэ хараа. Хар тортог. За, энэ болохоо байл ятаг. Яах вэ? Яваач. Хүүхдүүдээ. Найшир. Бушуул. Яваач. Гүй ятаж энэ салхигээ. За минь охин. Дагвд юм шүү. Зар тараа. Мантанд хэл дуулгаарай. Заав. Бушуул. Чу. Хатент төмөр. Хаана юу болов? Тэнд төмөр. Харангад элдий. Өмг зэрэг мордуу. Зэн дэшлэгт 1 2 3 4 5 6 7. Оржгаа та өөрийнхөө хэсгийг баруун талаас нь оруулж 2 зүгүүр хомиж өмнө толгуураар цог. Ол сэдэн багийнхныг түргэн сэлгүүл. Яа. Боордод минь өршөө. Бантам тааж. Та хоёрын энэ олон их ухаан сургалаа. Бантам. Арай л ух цаг нь болоогүй юм байлгүй дээ. Оюунaan зарж чадвал хөгшдийн хөмөрсөн тогоо хүртэл хичнээн их тус болдгийг та нар нүдэрэн харлаа. Хэн алдсан гадуу аль эсвэл тавьсан төмөр үү? Хорцонгийн сүр жавхлан бид бууруулаагүй. Вантан өөрөө сүр жавхлангаан бууруулж ууж өмсдөг дээрээ болсон биш үү? Тэмэр алдсныг мэдсээр байж тэр дор нь унтраал үгүй бусдын нутгийг хуйхлан гэдэг дайснаас амь золовснаас ялгаа юу байна? Хорц вантан албат нараа хаацайлан ая талзаасч хар зовлогыг нь хайрлаж их зах
эмх журамгүй зөнд нь тавьснаас албат хамтлаг нар нь гал төмөр алдаж хошуу дамсан хэрэг мандлаа. Ийм турцонтныг баадаж төмөнд гисгэл болгох нь зүй. Тавантан та нутгийнхаа захыг түүмөрт ширгүүлсний төлөө доромжлох хэрэггүй шүү. Эзэн жургаантаа хэлдэг юм аа гэхэд би ч бас эрх мэдэлтэй хааны хишгт. Манжи хааны хишгийг хин хүнгүй хүртэж байж хиннэгэ яллах болж байна. Гадаад Монголын төрийг засах яамны хууль зүйн бичих заасныг мөрдөж хурц бантны жавхланг бууруулсан болбоос зохино. Шатар дор явагч халахын хурцсан ваанжлын бичиг. Их дайчин улсын амбан сайтана өргөн мэдүүлэхийн учир анав. Нэгэн зүйл. Шатар дор явагч халахын элдэн ван тогтохтор өмг зэрэг эгүүсгэж эдэр насны залуусыг дайчлан сургам боловсруулах сургууль үйлдүүлж зэвсгэлгээ хичээн буйн хожимо муу хулгай нарлуга нам нийлэн сэм ховлдож их улсын төрийн эсрэг өөмийн самун дэгдэх болоожин хэмээн мэдүүлж байг эзэн жургаана яамна уламжлах ажиам уу. Нэгэн зүйл. Түгээмэл олны эзэн богд мандшрын ховлгаан их хондоо эзний түмэн болын нэгэн хэсэг их гэрийн доторх махцусны төрөл бараг Монгол ах トゥ нарыг өмг цэргийн сүрээр далайлах нь аюулгын ширвээ дүүлж нутаг хошуунаасаа үлдэн хөөсөн зэрэг нь ах トゥ ард олны ажил төрөлд хуулиас харштаан дээр Тэнгэрийн заяат их улсын эвзүүд хязгаараас үл нийцэх учир болсныг болгоон байцааж зан шийтгэх ажиамуу хэмээн үүний тул өргөн мэдүүлвэ. Нэгэн зүйл хэн юу чаддаг тэр үлээ залхуурах зогсохгүй үргэлж хийвээс хамаг аж төрөл түүний дотроос гармаа. Амархан жарган сууж хоорогшвоос хамаг үйлдвэр хождох тул маргаашийн үлийг энэ өдөр үйлд. Эрт бараа мөнгө авч үржихгүй байсаар хожигдмаа. 5 цэнгийн үнэтэй эм хойны нэг жилд 5 цэнгийн хураг, нэгээс 2 хурагдана. Хураг хөвч арьсыг нь 6 цэнгээс худалдмаа. Нэгэн зүйл. Баян хүмүүн зарсан хүнээ боолчсон дарангуйлж үл басамжлан миний тус бүтээдэг тустай хүн хэмээн сайхан санаж юр хягаж бүү аашил. Нэгэн зүйл. Сайн хотч нохойг саатгаж тэжээ. Тэнгэрийн башхаар цагийг эзэлсэн бүрэн засагч Ванда хааны зарлиг энэ байна. Сэцэн хан аймгийн Элдэн ван тогтох төрийн дур зоргоороо эгөөсгөн боловсруулсан өмг цэргийг татан болгож Улаастан хязгаарнаа мордуулан ховдын амбан сайдын мэдлэлдэр элгээс угаа. Хааны цэргийн албанд мордож ишим сураарай. Ховдын хязгаарт дайчин ирс олон бий гэдэг үлгэр туйлсын сонсож сурч ирээрэй. Ганцхан хугацаанд албанд яваад юу бодсон? Төмний хүүхдэд моддог албаа. Аавын бид хүнтэй танилцаж, агтны бид газар үздэг цаг. Ээжээ, та битгий санаа зов. Ван аавын нэр байна. Насан залуу бий байна. Модно. Зай. Сайн сууж байгаа. Ван аавыг өмгөлж чамтайгаа сууж ярина гэсэн бодлоо өрсөөл мардлаа та.
Чи минь бэлгтэй сайхан үг хэлээч дээ. Ямар цөлөгч явж байгаа шүү дээ. Би заавал ирж ирнэ. Боор талай сувдны. Би сэтгэлээ ариун авч яваарай. Ван аав хатан ээж хоёроо харж хадаж яваарай. Олонтой эдтэй явдаг юм шүү. Холгоц морио мэдж яваа. Амар сууж байгаа. Миний хол саяараа Өгшөө. Суу аваад гараад ир. Вантан марч яв. тийм байна. Вантанг Манжин хаан дуудсан гэлөө. Тийм гэлээ. Хөрхидөө. Цэцэн хааны ноёдын сар болсон сайхан хүн. Өгчж мэднэ. Сайн хүнийг Манжин хаан дуудах явдалтай л гэдэг. Тэнгэр өшөг.